бүгдийг олгон чадцаагүй үргэж би чинь чамайг боддог гэрд хатаагүй хонгорч инэх агуу хараг би чинь өртөө даасангүй харт ното бүгдийг хэдэ би нөө чаасангүй хүн болгон чамад хэлсэн миний тухай цуусан энэ бүхэн бүгд үнэ би чамайг уурсан найз ното ойдогс намга чимэн нөөчмдэ би бүгдийг ухаацсан хараа гаж цуучмдэ агуу шүний тэнгэр шиг яга заавал төгсөх гэж ам суугаад ярьж байсан хараа юудан орхих гэж чи надад зогөрсөн зүрхэнийгээ таруулуу чимээгүй шинжилсэн хүнийг чамайг сануулуу надад үнээр хэцүү байна эргэж байсан санаж сүжин удаа бай гэсэн эдамаа гуйч чадахгүй эргээдэг эцэг удаа бүгдийг шидэр нэгдэж болохгүй 행복한 앵게도 Слов болон нэг шиглээ тэр үеийн жаргал шиг шүн болон чамайг хүсээд надад хэлдэг хангуугс чимхэр хотоо чи зүгшин итгэж байна уу надад үнэхэр гомдоо бид хормог найз нүдгэр ганцаар дуулж чадахгүй нэ чагаш гэж одоо хүүх газар үнэхэр одохгүй нэ ингэр чин ихэд бай бандаа ч одоо бодохгүй эцэг удаа устдахгүй надад боломж олохгүй би бүгдийг хэлмээр байна үнэхэр чарах цаг шиг үгүй таст марко бай тэгээс надад суух шиг чимэний хүч бо ихэд батга хатна шиг хацарм чимэний юм тийм болохоор үнэндээ чамайг хасаа чигсэн харчин хэсэтгэлийг эргүүлж байгаа чигсэн чимэний зин удаа уушмар болчихсон 행복한 앵게도 슬모 Чингээ бүтээгэн зүрхэн шахлуус мод уушнараа итгэл татстай дуусан алдаа байсан уушнараа чи надад дөндөө загсан намаа бидний хуураараа тиймээ би чамайг хурсан чамлуулсан хуураараа ариун хүндэр сэтгэлийг чин үнэхээр ихэр гондоосон би чиний замстаа ганцхан нортод өдөө зовоосон тийм бодохоор үзэхэд орцонд чинь хүдээж чинь бүгдийг мэдсэн шиг над руу зэвгээс хүдээж чинь миний сэтгэл хуурхаг хормснорд байхаг зүрхэн хүд орваг харин тийм болохоор байсан амьдрал ямар сансар дандаа байх үштэй хайтман асан бодод угаад чимэн атаг минь хоотлох агны шигээ зүгөө хөглөд намаагүй хайрлаж ариун хайрын дуугаа дуулах хамтаа хормог дуулаа штэ 행복한 앵게도 슬모 Батад нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн MC Collection хамтлаг оролцох болно. Мэдээж маш гоё ярилцлах болно. Туудахгүй ярилцлага эхлүүлье. Beauty God говьцэглэн тодруулна. Эрхэм үзэгчдээ студид иргэн тавтай морил за WhatsApp нэвтрүүлгийг Монгол бүсгийн гоо сайханд тохирсон дэлхийн стандартад нийцсэн Beauty God брэнд хамтран бүтээж аваад таатай байна. За өнөөдрийн дугаарын хамтран хөтлөгчөөр дуучин хөтлөгч Гантаа. Ганаа орой минь дүргээ. За мөн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн MC Collection хамтлагийнханд энэ орой минь төргий WhatsApp залуусаа. Орой минь сонь цаг ихтэй байгаа. нэвтрүүлэг үзэж байгаа залуучуудаа бас энэ орой минь дүргээ. Бас та хоёртай нийтшин минь дүргээ. Баярлаа. Одоо бас баг 20 жил гэхэд баг бурдах бах те. Энэ өсвөр насндаа байхдаа ингээд дуугийн сонсоод уйраал эмэрдэг байсан хамтлагийнхантайгаа ингээд уулзаад танилцаад ярилцах гэж байгаа бол сэтгэл аягүй гоё юм догтлолтой байна. Хэлээж өгөх үү? Маш их дурсан. Сая ингээд хамгийн ихэнд дуулсан эцсийн удаа дуу бол тухайн үед бол задуус жинхэнэ байлдан дагуулж байлаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Бүр эмэрдэг байлаа шүү дээ. Тэгэлгүй эмэрдэг байлаа. Тэгээд ийм гоё хамтлагийнхантаа өнөөдөр маш гоё яриа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр хамгийн ихний яриаг бүр анх хамтлаг үүссэн талаас ярьж эхлэмээр байна. Хамгийн анх 2016 онд үүсгэн байгуулсан тийм. Ямар цаг нөхцөл яагаад энэ хамтлагийг үүсгэн байгуулах болов? Манай амраа битэр хуучин дуулдаг байсан юм. Тэгээд бас нэг хэсэг завсралтсан байж байгаа.
Тэгээд 5 онд MB-BT маань бас нэг хамтлаг байгуулах гал яриа яваад төгссөн. Тэгээд бас ажил болохгүй байж байгаад яг 6 онд хамтлагаа байгуулад 11 сарын 1-нд нь байгуулжсэн битээр. Тэгээд тухайн үед нэг Амраа маань Солонгос явцсан. Би ханигуутцсан байж байгаа. Тэгээд MB-ТG хоёлаа за энэ хамтлагаа ингээд нэрийг өөрчлөөд юм болгоод ингээд тэгэл анх 11 сард байгуулагдаад тэгээд яг тэр ондоо шууд цомог ажилд орчихлоо. Тэгээд эхний дуунууд маань 7 оны ихээр Солонгох гэдэг дуу маань цэцэгдээд. Тэгээд тэр маань бас хөөрхөн явсан. Тэгээд ТV тухайд нөгөө ТV чат маттууд орсон ганц тэг явдаг гэсэн. Тэгэл яг хамгийн их хүмүүст таниулсан дуу маань нэгдсэн удаа дуу. Тэгээд тухайд бас эн чинь бол Солонгос дуулдаа ер нь бол тэгээд Солонгос дуунаас санаа аваад аялгауг нь аваад ингээд. Гэтэ өөрөөсөө найруулгын тэр нараа өөрчилж хэлсэн. Арай өөр стилийн дуу байдаг гэсэн. Солонгос дуу гэснээс солонгос дуу бас тахилтын нэг сонсож ямардаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь сүүлд ингээд сонссон чинь яг нэг одоо хүнд зариулсан гэгэн дурсгалан зариулсан дуу юм байлаа шүү. Тухайд ойлгохгүй л уяраад идэг байсан юм байлээ л дээ тий. Битээр анх хамтлаг байгуулсан. Хоёрх нь. Тийм. Гэтэ 2004 онд баг тий 2003 онд 3 онд ер нь битээр ер нь эртний танил ах トゥ ус واخгүй юу. Тэгтээ нэг тийм тухайн үед нэг юм хипхоп оддын эрэлтгийн нэг тэмцээн зохион байгуулж ирсэн бохгүй. Тэнд би ороод. Тийм. Тэгээд бас нэг авьяасаас Гахт өөрийгөө харуулсан. Гах маань бас тэр зохион байгуулалт тал дээр бас Тэгээд би ч найзуудтайгаа тийм студидтэй байсан. Тэнд дээр одоо айгуу гой сонир биш. Манай жаргал маань хүртэл тэнд оролцож исэн бохгүй юу. Тэгээд битээр бас тэнд анх танилцж исэн бохгүй. Тэгээд Букахтай бас анх танилцж исэн. Тэгээд тухайн үед нөгөө нэг залуучууд маань дүнгиж нэг хипхоп маань гой бөөм болж исэн үе шүү дээ, тий. Тэн дээр бид бас хипхоп нэвтрүүлэхт өрсөлдөө тэгээд шилдэгт нь бас тухайн үед шалгараад нэг хамтлаг болж исэн юм. Жаргалан битээ. Тийм тэгээд яг хөө тэгээд цаг бусаар жоохон дампуурал зарлаа болцсон. Хамтлагийн нэрийг бас хийх өгсөн бай. Нэрийг одоо Букахч зүүдэлс ирсэн шүү дээ. Тийм манай. Тэ үнэ уусаа дандаа хийчихсэн. Нэг юм. Ингэсэн юм а би зүгээр битэд нэг нэрээ өгөх гээд аяга удаан бодоо яваад байхгүй. Тэг хүн нэг юм толгоонд нэг юм бодоо яваад хахаар зүүдлэгдэг юм байна л та. Тэгээ магадгүй зүгээр нэг өдөр ингээд зүүдлээл битэд нэг хамтлаг байгуулсан зарлал амар олон хүн үзээд нэг юм тоглолт хийж гэнэ гэж зүүдлэхгүй. Тэгээд зарлагдахдаа нэг юм нэрээр зарлагдаад эмсэг коллекшн гэдэг нэрээр зарлагдаад байна. Тэгээд бэлгшээг л өгсөн л тавтер. Ярилцж байгаа. Ерөөсөө нугаас тий. Ярилцж байгаа тэгэл хоёр хүний саналаар дэмж, нэг хүний саналаар дэмж гэсэн. Нэг хүний Хамтлагийн ахлагч болсон бүр инээдтэй. Хамтлагийн ахлагч хэн болох вэ гэсэн. Тэгээ хоёр хүн байсан, нэг хүн саналаа өгсөн. Би гараа. Тийм юм болсон байх юм аа. Нэг хүний санаар өөрөө ахлагч болж байгаа шүү дээ. Тэгээ марах хизээ буцаж орж ирсэн. Амраа маань 9 онд Солонгосоос буцаж ирээд тэг хамтлагтай нэгдээд яг тэр жил нь Цеко маань бас хамт орсон. Тэгээ Цеко маань ерөөсөө ганц хоёрхан дуу яг нөгөө тухайн бидний хоёр дахь цомог бичигдээд эхэлж ирсэн үе. Тэгж яг Цеко маань яг урагшаа сургуульд явах гэж таарад. Тэгээ бас хятад руу сургуульд яваад хамтлагаас бас төрж аваад яваад гэсэн. Тэгээл ер нь Амраа бид дуруу өөрчлүүлж явсан да. За одоо нас ярьж болдсон болов болтгоо болов. Одоо ингээд яг ингээд бас сонсохоор тэндээс ингээд бука ахал гэдэг. Одоо одооны хүмүүс чинь тэгдэг л шүү. Явдаг архив гэх. Тэгэхээр цекууд гэхээр цекуас одоо миний үе байгаад байдаг те. Тэгэхээр 9 оноос хойш хэр цекугээр анх шалгаж авлаа. Цеку ямар шалгуурд авчихсан? Манай хамтлагч ер нь бол ийм л дээ. Насны зүрх 9 насны зүрхтэй байдаг шүү дээ. Яг холтцсон. Стат коллекшн. Тэгээд коллекшн. Ер нь нэрэндээ таарсан л Хамтлаг юм байна гэж. Тэгээ бас хит дууны коллекшн. Цеку яаж анх хамтлагт орж ирсэн? Одоо би унган гарал нэгдүгээр оруулах. Тэгээ нэгдүгээр хороолт чинь хипхоп хамтлаг аюу их штэ. Тийм штэ. Орцоолгоо нэг хамтлагтай, давхарлгоо нэг автоматтай байдаг гэсэн штэ. Яг. Тэгээд яг тэрэн дээр чинь бид нар бас найз нөхдүүдээрээ нэгдүгээр бол байраараа дуулдаг. МБ ах маань манай байрны ах юм. Манай орцны ах юм бүр. Тэгээ цаа чинь 7 дахь ятмаа. Хэдгээр байрсан та хоёр? 11-р байр. Тэгээд 11-р байранда бид нар чинь подвол түрээслэл хипхоп бэлддэг байсан. Яг тухайн үед чинь те сакс тоглоно. Тэгээл орой болохоор дуу бэлдэн, дуу сонсон, дуулна гэх те. Тэгж урлагт ер нь ойр болсон. Тэгээ урд руугаа оруулаад эм байхтайгаа ерөөхдөө ингээд ярилцаал уулзаж яваад тэгээд Букахтайгаа танилцаад тэгээд тухайн үед чинь би бас дуутай байсан те.
Тэ айгүй гоё хөөрхөн. Анхныхаа соло хийсэн байсан. Анхныхаа солоогоо хийсэн байсан. Тэгээд манай Боках маань сонсоод ер нь их дайжгүй их гайгүй дуулсан байна гэд. Тэгээд бид чинь нийлээд яг урлаг уран бүтээл рүүгээ явж ирсэн чинь урагшаа сургуульд яваад тэгээд сургуульд яваад тэгээд ирээд за хэдүүлээ ингээд хамтлаг Боках одоо ингээд олон жил завсарласан байна. Хэдүүлээ одоо ингээд нэг entertainment чиглэл илүү хөгжиж байна. Бид нар бас нэг урлаг уран сайхан яг энэ old school-ийн чиглэлээр үйл ажиллагаа одоо дуулж байгаа хамтлаг бол ер нь нэг Цөөн болж шүү дээ. Бич old school. Үнэхээр Тэгэхээр яг ингээд бас ингээд бидний сонсож байгаа насныхан 25-45 насныхан илүү их сонсож байна. Тэгэхээр яг тэр хүмүүс чинь яг биднийг ингээд сонсох гээд хүсэж байна тий. Яг ингээд зохиол руу орох гээд байгаа юм эсвэл new school-ээ болохоор арай жоохон сонсохгүй байгаа дээ тий. Яг ингээд завсардаад байгаа үе энэ дээрээ сайхан хэдүүлээ дууны найруулга хийгээд ингээд орвол их зүгээр байна гэд Буках менежмент хийгээд тэгээд анх бид чамтай гэд амар байна уу гэд тэгээ одоо ингээд хвчлэн уран бүтээл түүндээ гэл ингээд одоо зорио явж байна. Биш чиний нөгөө энэ бол сүүлд 23 оны үйл явдал ярьж байна л да. Манай цэг комент нөгөө чиний анх ороод нөгөө нүдмүдэ боосон талаар л яриад. Тий. нүдэ баа. Үгүй нүдэ боосон гэснээс тэр нэр яагаад гэдэг байсан ахлагчаа? Тэр ахлагч нь гэсэн маань. Бас нэг юм болсон юм аа. Надаас бол ус огт шалтгаалаг байхгүй. Тухайд нөгөө Донч төвийн төвлөр гэдэг ах маань байдаг гэсэн. Бидэттэй бас аяга харьцаатай ажилладаг гэсэн байхгүй. Тэгээд дүүнэр одоо гарч ирж байгаа юм байна, хөөрхөн гарч ирж байгаа. Бид чинь нөгөө клипүүдээ юм нөгөө жүжигчдэр ингээд тоглуулаад үүсдэр соролцсон. Бүр ингээд богино хэмжээний кино шиг байгаа. Тийм нэг тэгж мэгж хийгээд байдаг гэсэн. Тэгсэн чинь төвлөр ахал за та хэд гараагүйгээр гараагүй ингээд явчих. Тэгээ үнэхээр ингээд гарах гэж байгаа бол шууд ингээд баг зүгаад гарах. Тэгээд нэрэл тэгж болох юм байна гэсэн чинь одоо бас нэг талаас айгу сайн талтай, нэг талаас айгу муу талтай болсон. Аг сургуульд орж ирсэн тэр үеэ дурсансан авгаангараас хөтлөөдсөн тэр үеийн сэтгэлд буу 10 жилийн гэргээд харахад нэг юм шиг багч юм шиг амьдрал богино шүү дээ гэж цаг хугацаа шиг нэг шиг аусыг бичиж чиглэсэн миний сурагч нас анхны үргэлж харин захаг надад төгсөн хүүхэд. Одоо хамтлагийнхаа ахлагчаас бас нэг юм ганцхан асуумар санагдаад байна л да. Анх одоо урлагт ингээ хөл тавиад хамтлагийн бас ахлагч учраас маш их хариуцлага өөрт чинь оногдно. Анх урлагийн одоо энд хөл тавьж явах үедээ яг ямар зорилго хүсэл мөрөөдөлтэй байсан бэ? Юу н бусад хамтлагийнхаа гишүүдтэй хүртэл юу шилдэг байсан бэ? Энэ хүртэл одоо явна гэж бодож байсан уу тухайн үедээ? Энэ олон жил тий гоё карьераа ингэж авч явна гэдэг байна. Манай Мара бит хоёр маань 99 онд анхны хамтлага байгуулчихсан. 99 он. Тий. Тэгээд 99 онд анх ингээл хамтлагуудаа байгуулаад дуулаад явж хахад бидэд ер нь л яг нэг өсрөнстэй хүмүүс учраас за одоо л ингээ гоё яваад болно ингээд нэг л явж ирсэн л. Яг тухайн үед нөгөө бас хипхоп урсгал орцуулгын хамтлагтай байх үе. Тий. Тэгэл яг тэрнээс ингээд нэг хэд хэдэн дуу хийцэн. Тэгээ нөгөөх бас ингээд орхичиж болдгоо яач болдгоо ингээл явсараа байгаа л дүүнэртэйгээ танилцсан. Тэгээд за энийг ер нь цааш нь өргөжлүүлээ явсан гоё юм байна. Хүн чинь нэг дуртай юм хийж чаддгүй шүү дээ. Тэг яг нэг тийм байдлаараа ингэж яваад тэгээ дунд нөгөө төрийн албанд бүгдээрээ ажиллацгаасан. Тэр үед МБ маань яг ганцаараа ингээл урлагийнхаа хамтлагийнхаа бүрийг сахиал үлдсэн байхгүй. Бусд нь бүгд ингээд төрийн ажил төрийн албагээд бас хамтлагын хэсэг завсралдаад. Тэгэл тэр үед маань МБ маань үлдээл юм хийсэн. Тэгэл яг МБ-г маань хүмүүс аягүй сайн таниад байдаг. Бөөрэ сагсанд нь стаг баярлаа. Стаг баярлаа. За манай хамтлагийн шинэ гишүүн за Рунаг бол би ичнээ мэднэ. 10 жилийн өмнө манай UBS My Voice 16 настай бяцхан охин маань ирж байлаа. Тэгээд 18 настай орсон. 18 17-т шарлаа 18-т жолоо тэр асуулт. нэг би жижигэн. Тийм. Жижигэн. Хастай бүр нэр амар удсан юм тий. Тэгээ 10 жил өнгөрцөн юм шүү дээ. За My Voice дарсан. Тэрний дараа бас The Voice руу орсон. Тэгээ өөр хоёр нь дуул чадварыг бол харуулсан яваад байсан. Тэгээд MC Collection хамтлагаар гараад ирсэн. Аяг альбом бол гişүн гэхгүй мэд. Албан босоо үйл шин. Тэгээ манай жаргалан Яа ахгүй байгаа юм яагаад байгаа. үгүй манай өөрсдөө ордгүй. Өөрөө авахгүй гэдэг. Тий одоо нөгөө бид чинь бас нөгөө сол уран бүтээлчтэй тэгээд бас яг нэг хамтлаг тариалагдахгүйгээр ингээд бас явж байгаа юм байна гэсэн хүсэлтэй байна. Тэгэхээр альбом бус гэж яриад байгаа нь бид яг нэг гэр бүл шиг байдаг учраас
хамтлаг шүү. Хамтлаар Яг л нэг хамтлаг хамт амин Тийш дээ, нэгтэй бүхэл зүйлээ хамт хийж байгаа учраас. MC Collection гэдэг нэр томьёо чи одоо тайлбарлагдаж Одоо тийм биш одоо л яг тайлбарлаж Тэр зүудтэй амар зүуд байгаа. За Руна яаж MC Collection их нартай танилцав? Би нөгөө эхлээд нэг хипхоп хамтлагтай хамтрал дуулсан байсан. Нөө нэмтүүд. Тийм. Нөөмнэмтэй дуулсан дуу маань бас амар Сайн viral болоод. Тийм. Тэгээд дээрэс нь Буках бас юу яасан юмсан. Тэрнээс өмнө Voice дээр бас ном гарч ирсэн гээд. Тийм. Тэгэл ер нь холбогдоод юм байна. Нэг сонсоод үзгөө гээд. Тэгэл эхлээд 24 онд Яг он гарна. хайрын дурсамж гараад. Тийм. Тэгээд сая 25 онд түүндээ гарсан. Тийм. Эхлээд бол хайрын дурсамж дээр хамтраад тэгээд нэг хамтрал хийсэн болохоор нөгөө нэг бид идчихээ ингээд ойлголцоод амар ажиллахад амар болоо. Тэгэл за окей дараахаа хийгээл тэгэл ингээл хурдан. Айгу хурдан байдэн шүү дээ. Ер нь манай хамтлагийнхаа айгу хурдан хүмүүс. Дууш хурдан мөн. Тийм газ хурдан ингээл Бүх юм нь хурдан байх тийм айгу хурдан. Дуун ингээ вайрал болтооч хурдан Руна ер нь MC Collection одоо ингээл эцсийн удаа тэр лах ингээл дуунуудаар мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ анх чамд ингээд санал тавиад за ийм хүмүүс байгаа х та гэд уулцсан чи ямар байна? Одоо ер нь яг ямар би зүгээр угаасаа яг анх ингээд хэлж яхад нь нөгөө би бас адилхан сонсож одоо сонсч өсөлөө шүү дээ. Тэгэл өстө нэрингээсээ тэлгүй хавтаа гээл дээ. Одоо тийм байж идэв. Мэдээж амар гоё баяртайгаар хүлээж авсан. Тэгээ дээрэс нь нөгөө нэг айгүй олон жилийн түүхтэй хамтлаг учраас тэгэл угаасаа итгэхгүй хүн байхгүй юм чинь за. Тэгэл уулзсан. Тэгэл ер нь бол яг төсөөсөн шүүл хүмүүсээсэн. Тий ингээл бүх ингээд vibe нийлээл ингээл яриа өрөөцөнд нийлээл хамтарч ажиллахад нөгөө надад зүгээр анх хамгийн их бодогдсон зүйл нь урт хугацааны юм байна даа л гэж харагдчихсэн. Тэгээд яг тэрнтэйгээ ч гэсэндээ одоо яг туулаад л 2 жил болох гол явж байна да. Урд нь бас ийм алдартай ийм хипхоп урамтгчтай хамтарч урамтай тийм гэж боддог байсан уу? Гэхдээ харин ингээд амар сонио яг юм гэдэг чинь нөгөө амар учиртай байд юм байлээ шүү дээ. Тэгээд би ч бас дуулах гал ингээд My Voice ч юм уу одоо ингээд Voice Mongolia-д ороод ингээд зөндөл ингээд бас одоо явж байгаа байхгүй. Тэгэнгүүт гэл нэг соло хийх гэж байгаа л ерөөсөө ингээд нэг тийм цаг нь болтохгүй те ингээд юм ингээд болохгүй байгаа л ижсэн чи хамгийн анх мөхөрөө би мегахтай нэг дуу мегахын бас нэг дууны тахилтыг дуулаад тэгээд ингээ явж исэн чи нөөмнэми дахил дуулахаар болоод тэгсэн чи ардаас нь дахиад ингээл мэдгүй ягаад ч юм ингээ хипхоп хамтлагтай холбогдсон. Ерөөсөө би тэгж бодож байгаагүй. Тэгсэн чи ингээл хипхоп хамтлагтай холбогдоод нэг л мэдсэн чинь дахил руу ноолсон байлээ. Тэгээ энэ угаас өөрөө айгүй том орон. Тий ингээд нөгөө айгүй яг ингэж гоё тий. Хипхоп хамтлагийн яг энэ попсыг дуулдаг дуучин айгүй ховролцсон байсан гоё. Яг тэр үед нэг гадарсан. За би одоо студид бас нэг гоё хүнтэй зочноо урмаараа тэгээ төрөө хийсэн. Ерөөсө бараг 15 6 жил одоо манай хамт орооч гэх бараг орохгүй байгаа юм байна шүү дээ. Би ч та хэдийг авахгүй байгаа юм болооч гэж бодлаа. Тэгээд бас яг тэгж буруу байлаа. харин яг тэгээд бас ичнээ манай UBS телевизийн бүр Монголын за бүр онцолж хэлээ бүр Монголын хамгийн том ногоон төсөл ногоон ирээдүйн төслийг яг 6 жил хөтлсөн. Манай UBS-ийг хөтлөгч тэгээс өөрийн би даасан сата уран бүтээлүүдэд хийдэг. Дуучин Жаргалан студидтэй урьж бай. Хөөе тэгсэн чи айгуу сонио. Тэр л охинд дууны тахилтыг чи одоо бараг 8 онд гарсан дуу юу? 9 онд тийм. Чиний тахилтын Жаргалах дуулсан юм байлээ шүү дээ. Би бүр тэрийг саяхан мэдсэн шүү дээ. Турхаа жоохон байсан юм байна. Гадууцаг хүсэмэн гэвч би нэрийг чэнэдэхгүй зүрхний догдсон зүудэн очирсан хайрлаад байгаа сэтгэлээ би яг билээ Ордонцог хүмүүс сайн за манай идэгч. За сайн байцгаана уу? За Жаргалахаа ойр дуулцаагүй юм байна. Ирсэн баярлаа. Би ч нөгөө нэг ойр дотны нэр. Аргагүй шүү дээ. Би яг UBS руу орж ирэхэд яг Жаргалах байсан. Тэгээ яг ногоо ирээдүйд төслөө хамгийн сүүлийн жил бас 16-нд хийгдчихсэн тийм. Тэгээ би түрүү Монголын одоо баг хамгийн том төсөл гэж онцлсон. Тэр уйлуугаа эргээд очив. Тэглгүй яах вэ? За үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээ хамгийн хайртай телевизтэй миний ажил амьдралын гарааг гаргасан одоо хөлийг дөрөөнд гарыг нь ганцхан түргэж үжсэн сайхан телевиз дээрээ дайрцлагыг хийгээд суудаг цаг ирдэм байд. Дандаа л нөгөө арталт нь байдаг гэсэн болохоор чинь тийм. Тэгээд UBS телевизэн ноо ирээдүйдээс 2011 онд хэрэгжсэн. Тэндээс хулаад
6 жил хөтлөгч редактораар нь яваад за их л сайн найруулагч нар их мундаг хүмүүсийн одоо гарын нөгөө юугаар нь шахуулж одоо хүн болсон юм аа. Тийм тэгээд 7 өдрийн 6 дугаартай эфир хийдэг байлаа 30 минут тий. 7 өдрийн 6 дугаар. Тийм 7 өдрийн 6 дугаар хийдэг гэсэн. Тэгэхээр чин ямар ч лсэн тэгээ хамгийн сайхан Монголын одоо ч дахиж давтагдахгүй одоо хүмүүс хийж чадахгүй ганцхан UBS хийж магадгүй би бол яагаад вэ анхдагч нь болохоор тэгэд UBS телевиз ногоо ирээдүйд төсөл чинь тийм байхгүй. Ер нь бол Монголын хамгийн ялчгүй одоо ч тийм. Очоогүй газар нөгөө уулзаагүй хүн гэж баг байхгүй. Ногоо юм ярьсан хүн болгон дээр нь очиж мэдээг нь авч явсаар л тэгээд угаасаа тэгээд тухайн үед байсан ерөнхийлөгч ивэл дор явагддаг байсан. Нийслэлтэй хамтардаг байсан. Тэгээд хамгийн гоё нь бид хэдийг хийж хэрэгжүүлснээс яг 1 жилийн дараанаас Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар гэдэг нөгөө нэг 5 дугаар сарын 2 7-ны бям гаргийг Монгол улс даяараа мод тарих өдөр гэдэг ийм гоё өдөртөө болгож өгсөн. Ямар гоё юм бэ. Тэгэхээр аюу тийм манай. Тэгээ тэрэндээ ч байд юм уу мэдгүй ажил ус аюу сай бүтээл яваад байдаг ш. Олон бод ирсэндээ байдаг бах уу. Поинтаа ажил. Поинтаа ажил шүү дээ. За түрүүн таныг орж гэсэн бид нар ярьж байна л да. Ингээд ийм 2 гишүүн байгаад байна гэсэн чинь яг ингээд орооч гэд ихэр өрөөсөө өөрөөсөө ордгоо штэ гэд тхий. Гэхдээ одоо орсноос ялгаагүй гэдэг ус бити танад тийч чаас нэг. Ари яг ялгаагүй гэсэн. Тэг бүхэл юм цуглаа шүү дээ. Чи коллекшн гэдэг нэрэндээ л шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол тэр бол бас нэг хувийн мөрөөдөл байдаг юм аа. Би одоо үзэгчтэй л хэлээ да уучлаарай. Би одоо амьдралдаа 43 дахилт дуусан байдгийг. Өөрийн нэг ч уран бүтээл байдгүй юм байна. Тэгээд энэ жилээс бүр яг гинэддэг ярьж за би ингээд өөрийн юм хийх гэж байгаа шүү. Тэгээд та хэд манаас туслаад дэмжээрэй гэд ямар ч лсэн Тэмүүжинтэйгээ хамтраад тэгээд одоо уран бүтээл хийж байгаа би production. Тийм байна. Та бас Universe артист шүү дээ. Тийш 10 оны 25-д үлдчихсэн. Universe байсан. Тэгээд тэндээс чи үлдээд наашаага юунд явж UBS телевиз. Яаж та нар юу танилцчихсан? Тэр л охиндын тахилтыг та дуудсан. Биш ээ. Тэрнээс өмнө би одоо 2003 он онд Өчиг бит хоёр нэг юунд нэг хипхоп тэмцээн. хипхоп нэг хипхоп одтой ирэлдэг нэг юм аа. Шүүгчээр нь миний баруун талд сууж байгаа юм уу явж исэн шүү тэгж ярих юм бол бас. Харин нэг зохион байгуулж чарна. Тэгээд бит хоёр мандах бит хоёр танилцаад мандах бит хоёр байжгаад Zest гэдэг хамтлаг байгуулж исэн Баярагийн найзтайгаа. Тэгээд бид гурав явж исэн чи MC Collection гэдэг хамтлаг байгуулж байгаа. Би Zest гэдэг хамтлагаас гарлаа гэж мандах гарцээ. Тэгээд би мандахтаа одоогоос 3 жил хүртэлх хугацаанд юу ч яриаггүй мантад гомдож явжсэн. Тий. Яалчгүй. Тэгээд өмнө яг 3 жилээс буцаад өмнөөс хэрлээд юм хийж эхлэхдээ л за ингээд угаасаа л хүүхд байсан ойлголцоогүй байсан. Гэтэ яг ч айгүй тийм нөгөө айгүй хөсөл мөрөөдөлд ингээд явцсан байсан чинь нэг нь гинт гарсан эднийг уруулсан байхгүй яг энэ нэг хэлгээд эмсэг коллекш уруул авцсан байхгүй. Тэгээд нэг тийм бас нэг одоо буцаад тэр он цаг хугацааг нөхөхгүй л үлээ үзэж байна. Тий. Тийш би өөрөө хамт. Миний ста анханасаа бүгд эцсийн удаа байсан хамт чи Farway гэж хамтлаг байгаа шүү. Farway. Тий Farway тий. Одоо нөгөө нэг дууч өвзий биш тий. Хоёр нэг хамт биш тий. За. Тэгээд би түрүүж уулсан мандах бит хоёр хамгийн сүүлд уулзсан Цэку бит хоёр. Намайг ороод дуудуулж байгаа хугацаанд Цэку чинь нөгөө хятад руу сургуультай авчдаг. Тэгээ намайг байхгүй Цэку ирж дуугаа ичээд байдаг. Би дуулангуу Цэку авчаад байдаг. Нэг юм шиг блог шиг л яваад ирсэн юм шиг тий. Цаг хугацаа болоогүй энэ хоёр дараасан юм уулзах болоогүй гэдэг. Манай хамтлагийн бас нэг давуу тал гэх юм уу нэг эрэг гэгээлэг зүйл гэвэл яг хипхоп би хөгжилд их хувь нэмэр үнэтэй хувь нэмэр оруулсан. Манай Бүках ч одоо зохион байгуулаа шүүгчийгэл те. Тэр яалч маш гоё юм нэвтрүүлсэн. Эм би жаргалаа 2 маань оролцоол те. Тэрний дараа бас хамтлагаас гадуур төр төмнийхээ дуу хоолой уулаад ажиллаад төрийн албанд ажиллаад те. Монгол улсын хөгжлийн төлөө гээл. Тэгээд ерөнхийдөө ер нь тийм манай хамтлагч ер нь гэгээлэг эрэг талдаа үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол гэхдээ хэдүүлээ би биндээ зөрөө даалгач ерөөс нүүр туулж ингэж ярилцж үзээгүй юм шүү дээ. Дандаа нөгөө цагаан машин дотор маазарч явсан болохоос яг энэ гоё ярил. Тэгээд ерөнхийдөө нөгөөс харж байгаа сте. Одоо ингээл энд ингээл дуулахт нь энд ч байхгүй байгаач, энд дуулахт нь энд ч байхгүй байгаа гэл. Тэнгүүт одоо бид нэр яад байгаа гэхээр одоо нэг цаг хугацаа эрэндээ гэдэгтэй адилхан одоо бол өстой нөгөө нэг юм зургуулал яг одоо юм байнгын өдөр шөнөгөө одоо ингээд ямар сайндаа ингээд тайсан дээр гараад бидэд ингээд дуулж байгаа ш дуулж юм болохоор
6 микрофон байхгүй те. Нөгөө бүгд дандаа нэгнийгээ төссөн байгаа сурцсан. Тэгээ нөгөө 6 микрофон биш 4 микрофон байхгүй бол бус нь ингээ хийх юмгүйс ингээ цогсож магсаа. Тэгээд хайсан дээр муу мат шүү. Одоо бүр тэр микрофонгуу тэр үйлдэлүү чи аягүй сайн хийдэг гэсэн чинь одоо юу ч байхгүй ирнэ ингээ зогсчих чи аягүй. Нэг тийм сонир биш болсон байх тий угаасаа тий. Урд нь бол ингээ нөгөө хийцгүүрээд ингээ нэгнээсээ мик байгаа яваад идэв гэсэн чи сүүлдээ ингээ зүгээр тэндээ ингээ сурцсан зүгээр угаасаа байхгүй нь тодорхой ингээ. Тэгвэл би нөгөө ингээ тий уус байхгүй энэ төр гэх. Тэнгүүд нэг луг ингээ мик өгч гэдэг нэг юм харцтай. Ингээ төгөөд гэж зүгээр. Тийм яг нөгөө одоо тэгээд яг цаг хугацааны яг тийм болсон. Одоо өстө зургуулаа тэгээд хаач явсан зургуулаа ингээл явж байгаа болохоор. Унагийн хувьд бас соло уран бүтээл рүүгээ орсон байлээ. Тэгээд Hello Boss уран сайхны киноны бас дууг нь дуулсан байлээ. Маш гоё дуу байлаа. Баяр үргээ. Баярлаа. Аха за тухайн уран бүтээлийг бас үйл явцыг манай Бүках маа бит хоёр маа бас ингээ ярилцж байгаа л эмсэг хөтлөж ярилцж байгаа л гаргацъя. Тэгээ арай ууг нь Canon-ы дуу болохгүй гэсэн чи арай ярилцж байгаа л гинт Canon-ы дуу болсон. Оо тийм үү уул нь яг соло уран бүтээл. Тийм соло уран бүтээл. Түүндэгийн манай продюсер амьдрал киноны продюсер түүндээ дээр мань хамтарч ажилласан занаа маань хурж ирж уулзаад тэгээд шинэ кино гаргах гэж байгаа эмхтэй энэ дуу хэрэгтэй байна гэдэг. Тэгээд тэр үед Рунагийн яг дуу бидэд бичиж таарад. Тэгээд хурж ирсэн. Энэ яг тохирох юм энэ дуу авчээ. Оо ямар студ дээр бичлэгтэй хахад ир сонсоод тэгээд за. Бичлэг дуусаагүйсэн дээ баг тэгээд гэсэн за манай дуу Canon яг тохирох юм байна гээл. Тэгээд Canon-ы дуу болоод тэр занаа ах тэгсэж бүр яг ингээд орж ирээ суусан. Тэгээ байжсэн аа. Хэдх минутаас ингэж минут харж ирсэн аа. Киноны яг тэдх минутыг харсан. За тавиад тахтаа гэж шууд ингээд дүрстэй тавьчих яг таарсан. Тэгээд угаасаа тэр продюсер ч айгүй мэдрэмжтэй байлээ шүү дээ. Тэгээд яс. Тэгээд нэг гоё юм манай Руна маань өөрөө үгийг бичсэн. Тийм. Хөгжмийн тал дээр нь Бүках маань ажилласан байхгүй. Ер нь бол гэхдээ продюсерийн тал дээр яг энэ дуун дээр бол төлхөө бол Бүках ажилласан байна. Ер нь цаашдаа та Рунаг ингээ продюсерлаад явъя гэж та хоёр ярилцж байна уу? Руна ер нь соло уран бүтээл рүү бид чи өөрсдөө нөгөө харчуу гэдэг энтертайнменттай хариулагдаг. Тийм. Харчуу танах юм уу? Тийм. Тэгээ харчуугийн артистаар манай Рунач явж байгаа, жаргаланч явж байгаа. Тэгээ бид боломжтой бол харчуу маань ерөөсөө film руу ингээд ороод туслаад дэмжээл явж байгаа. Тэгэхээр бид боломжтой бол энэ дуунуудаа гаргаад одоо жаргалангийнхаа солог бас гаргана. Рунагийн бас дахиад солонуудыг гаргана. Юу гарах вэ яа? Та нар хүлээж зөндөөл юм гарна гэх. Тэгээ. Тэр чиртээ сайхан хүлээж. Тэгвэл Рунага бас тайз руу урмаар байна. Тэр гоё дуугаа манай үзэгчдэд болон манай студид байгаа нийт уран бүтээлчдэд гоё зориулж дуулж өгөөч. За Hi Boss нөө тий? Hello Boss soundtrack миний од дог зориулъя. Оо миний од дээ. Тайз руу My Star. Итгэж ятан цохилсан Өгтөгцөн мод хашаа хэрэгхий мэдэхгүй Чи тийм үнэн сэтгэл авчирсан Чи царин ганцад болсон Дүүлэн нисэн Чи миний жигүү Гараас чи надагсан эцэж би тавихгүй Зүдний тэнгэр мурадал минэсэн Гараас чи надагсан эцэж би тавихгүй Иргэн тайран чиний хайр илчээр дүрэн Үгүйгээр хайрласан Хүсэл болсон чиний тэр нүдний чин
би их сандарсан шүү. Танд таалагдсан бол би их баяртай байна. Хэрхэн харин чиний хайр илчээр дүрэн энэ би сэтгэл түүнийг ил мэдрэгтэй үгүйгээр хайрсан хүсэл болсон чиний тэр нүдний чин харц чи тийм үнэн авчирсан чи царийн ганцад болсон нүднээсээ чимний жигүүн гараас чи надсан хизээч би тавихгүй зүгтээ тингээр мурад минь байсан гараас чи надсан хизээч би тавихгүй Beauty God говцэглэн тодруулна. Beauty God говцэглэн тодруулна. Одоо энэ 100 гэхэд бид 4 дуу бэлтгэсэн байж шээ. Гэтэ эдгээр дуунууд танд ингээд кермант ч одоо тийм ингээд байгаад одоо юм байхын кермант байгаад байсан юм уу? Альс за ингээд эргэж нэгдээл шууд хийгээ явцсан юм. Ёстой нэгдэл хийгээд. А нэгдээл хийгээд. Тэрээс шүү. Айгу хурдан тэнд ороод ялгаас явд юм аа. Хамгийн эвгүй тийм шүү дээ. Хамгийн эвгүй дээ. Хамгийн эвгүй нь одоо рунагийн дуу шүү дээ. Одоо уржигдэр аян хийгдсэн дуу заяа. Тэг үг нь өчгдөр очсон маргаашнаас хоолонд орно гэдэг. Ер нь эмс коллекшн ийм. Ер нь бол энэ golden time энэ алтан моментыг бол заавалчгүй ашиглах ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл. Тэгээд айгу олон жил одоо бас уран бүтээлээс хөндөрж байгаа тус тусынхаа ажил хөдөлмөрийг хийж явж байгаа буцаад нэгдээд дахиад ийм гайхалтай бас viral болж амжилтыг үзүүлнэ гэдэг бол энэ бол маш гоё мэдрэмж. Тэгээд яг ингээд эргэж нэгдээд энэ дуунууд маань ингээ хүмүүс сонсдог болоод би одоо тэгтээ 25-аас 40 насны хүмүүс сонсдог гэж итгэмээр байна. Манай жоохон дүүнэр хүртлийн дуунуудыг сонсч илээ. Түүндээ мөндөг бол. Тийм судалгаа яаж гарсныг би сайн мэдэхгүй ч гэсэн түүндээ энэ төр бол түүндээ зэт үеийнхэн биш үнэхээр сонсдог юм байдаг шүү. Нэг сони юм болсон уржигдэр битэд зарим нэг гишүүнийхээ одоо хүүхдийн анхны хоёр дээр очлоо. А тэгсэн. Тэгсэн зарим нэг хүн бас байсан тийм. Зарим нэг хүн голлон оройлд нь оролцсон. Зарим нэгэн хүмүүс тэнд байсан шүү. Тэ ажил үүргийн шаардлагаар байсан юм аа. Хамтлагийн бус ч хүн байгаа тэнд дотор тий. Тэгээд харсан чинь тэр хүүхдүүдийг төрөөд 3 настай байхад гарсан дуу ш. Тий. Төрж явахт нь зарим нь төрж явах гарч ирсэн дуунууд тэгсэн чинь бүгдээрээ ингээл дуулаавч тэгэхээр нь бодлоо л да. Ер нь бол дуу аим мөнх настай байт юм. Дуу амтай байт юм байна. Дууг хэрхэн үлдээх вэ гэдэг л бид эдийн асуудал. Одоо уран бүтээл хийдэг одоо гантайгийн хөвч ч гэсэн тийм шүү дээ тий. Гантайгаа харахаар ерөөс дандаа гоё ирчүүж харагдчихэдэг. Тэгээд яг тэрийг ингээд тэр вайрлыг тэрийг ингээд вайрал болгоод үлдээх тэр моментыг л ингээд хүний зүрхэнд үлдээх аягүй үз. Тэгээ 3 настай хүүхд мэднэ гэдэг чинь аав ээж нь дуулсан байж таарна эсвэл ах ээж нь дуулдаг байсан байж таарч үлж байна. Гэхдээ тэнд байгаа 350 12-оор төгсөж байгаа хүүхдүүд бүгдээрээ дуулаад байна гэдэг чинь эцсийн удааг бүр би бодохдоо миний л ямардаг байсан дуудаа гэж үгүй юм биш. Ерөөсөө яг тэр 12 тоног ингээд нийт төгсөж дуудаад байна. Түүндээ эдрэг чи одоо аягүй хүмүүстүүд ингээд дуулаад явж. Тийм түүндээ бол бүр ялангуяа даамаа ялангуяа жоох хүүхдүүд амар одоо 3-аас нэг 7-8 насны амар харин ялангуяа тэр MB хэсэг. тийм Тийм штэ нэр. Марах өдөр Өнөөдөр яг л ээлжтэй болж таа. амтсангүй тий. Бид дуулна ярьсан юм а тэгээд за тэдний өдөр тийм юм байгаа юм ба штэ гэдгсэн чинь календараа гаргаж ирэл за би яг бууч буух юм байна гэж тэгсэн. Тэгэхээр за болчихно гэсэн чөчгтөр клипний зураг аваа явуулжсэн чинь би маргааш ажилтаа штэ. Яа манайх тэгтээ үнэхээр өөдөхгүй зээ даа. Ари гоё юм байна. Үнэхээр коллекшн. Одоо тэгээд бид хэд нөгөө нэг Inside гэдэг хөвгөлтэй киноны нэг өөрсдийнхөө хэмжээнд бид хэд нэг юм жижигэн контент хийж эхэлж байгаа. Тэгэхээр тэр зүгээр нөгөө нэг зүгээр ярилцах төвшөнд явж байгаа. Гэтэ эхнийхээ хийж үзсэн гоё болсон. Тэгэхэд цацах хэмжээнд бас болоогүй. Нөгөө Wazaa гэдэг Wazaa гэдэг бид бас нэг тийм контент. Зөвхөн MC collection дотор л энэ өөр хүмүүс оролцохгүй. Хэдэн биенийхэн хамаг одоо юмыг л шавахгүй гэдээ үзээд байгаа юм би. Эхлүүлдэг нь сонирхолтой юм байна. Тэрийг бол одоо энэ дотор ганцхан хүн бүсгүй хүн л хийсэн шүү дээ. Тэр хүн маань одоо баг эргэтэй өндөө юу юм бол тийм.
Тийм ээ. Ялгаа Угаасаа эвлэрсэн. Хагас эрэхтэй Манай Руна чи эмэгтэй хүн гэхэд сайн ирэх хүн. бид нар болохоор Рунаага нөгөө эмгтэй гэдэг нь хөөхөн дүү гэдгээрээ хардаг ерөөсөө. Тэгээд өө яхаа. Тэр амар хөвгөлтэй бас тий. Гэтэ хол занд манд ингээд тавалт маал дээр яваад бүр яг ийм сүултээ бүр ингээд бит хоёр нам болохгүй хоёулаа чимээгүй. Яна миний намуу гэж хоёр суус. Харин Маш гоё дулаахан Ер нь Руна гоё яана. Ер нь яг гаднаас харахад бас эмэгтэй олон ирэх хүний дунд нөгөө нэг эмэгтэй хүн байхаар нэгт гоё хайрлагдана, хамгаалагдана. Тэгээ бүх зүйлээ ингэж хамруу тий ингээ халамжлуулна. Тэгэхээр ер нь шив тал дээр бас илүү гоё яа. Манайхан угаасаа тэр тал дээр яах Сая бид чинь ингээд хоёр машинтай явдаг гэсэн байхгүй. Ингээл хоорондоо заримдаа ингээд алга тэнгэр Нэг машин үлдчих. заримдаа хайчулаад Зарим байхгүй. Өнөөдөр цекогийн машин, амрагийн машин явсан бол маргааш нь жаргалангийн машин, бүхгийн машин явдаг ч юм уу тий. Тэгэж байгаа бидэд бүр ярилцчаа сая 6 он багтдаг гэж хоёртой боллоо шүү дээ. Тэгээд өөрөндөө зориул маазарж явахад авахгүй юу? хоёр машинд явахаар Албаар ойр байх сэд. Тэр эдэлтэйгээ 3 нь эдэлтэйгээ 3-аас ингээд салчаад байгаа байхгүй. Тэгвэл хүний дунд ярихаар ингээд Тэгвэл ингэ 3 хог чинь маазад төгөр нэг дор сууч. Тэнгүүд эдний биш амар үүдтэй. Суугаа явахлаар бүр ингээд тэ өчигдөр болсон алгын тал. Ийм юм сонсоо заа. Тэгснээ нэг өгүүлэлт балдан өчигдөр гараад явсан байна. Гэвч тэр зуурдаар таалал төгсөж юм шиг тийм сосоо явж идэг байхгүй амар юу. Тэгээ ингээд хаалт Монголгоо оронгод унтцсан ингээд бөөнөр ингээд. манай машиныхан бол үгүй шүү. Манай машин тийм ерөөсөө байхгүй. Тэгээ үнэхээр MC collection авдаг бол зүгээр happy collection хүмүүс гоё ийм гоё аз жаргал бэлгэлдэг, урам зориг бэлгэлдэг, мотивац өгмөр те одоо inspiration намма тийм гоё. Тэгээ яаж суучаад хүртэл үнэхээр гайхалтай гоё уур амьсгал. Йоо тийм. Үнэхээр гоё нэрэ баярлалаа. Эм байхаас сумаар нь яг нэг ганцаараа сооло уран бүтээл хийгээд явхад одоо мэдээж хэцүү зүйл байсан байх. Жаргалтай зүйл байсан байх. Танд ер нь яг ийм 7-8 жилийн хугацаанд ямар байв? Та энэ хамтлагаанда гомдвоо та нар юм аа. Одоо та ярьдаа. Гоё л байсан шүү дээ тий. Бид хэд чинь нөгөө 2014 оны 11 сард шүү дээ тий. Тоглолтоо тавьсан бохгүй UP Palace-ын Royal Tank-ын тоглолцоод амь төвшмөдөө тоглолцоод тэгэл юу маргаашнаас нь яалаа тий. Гэхдээ маргааш ч биш. Тэр чинь нөгөө урд цомог маань хэвлэгдэж ирсэн. Урд цомог маань хэвлэгдэж ирээд тэгээд цомгоо момгийн баяр хийх гэжсэн. Тэгээд бүгдээр төрийн ажилтаа байгаадсан байхгүй. Тэгээд үнэхээр амжиг байна. Тэгээд нөгөө цомог маань цөөхөн дотоо ирсэн. Тэгээд ерөөхдөө хоорондоо хавааж аваад тэгээд дууссан байхгүй. Угсаны худалдаанч гаргаж амжааг байна. Тэгээд за 3 дахь цомог маань ингээд болцсон ч одоо бид эдийн нөгөө хатдаг нөгөө өөрсдөө цуглуулганд л байж байгаа. Тэгээд сая бол ярь нэг 3 жилийн хугацаанд бидэд 4 дахь цомгоо бараг бичээд авсчлаа шүү. Одоо тэгэхээр яг тэр онд чи угаасаа 3 дахь цомог бэлэн болцсон байсан шүү дээ тий. Тэгээ бод бэлэн болцсон байсан. Хэлбэлж тий. Тэгээ аван гараад ирсэн 15 онд нь. Тэгээ ер нь тэгээд бодохоор бидэд 15 оноос 22 оны төгсгөл хүртэл бараг л 7 жил гараа завсарлцсан байна. Тэгэл манайхан чинь бүгдээрээ ажил төрөлт улсын ажил хийх нь улсын ажил хийгээл тий. Гадагшаа хүн гадагшаа. Гэхдээ бас бүрч бутарчаагүй. Таг болов. Жил болгон бид чинь бас нэг наадам ч дээр гарч чинь шинэ жилээр ч юм уу үсчтэй уулзчихсан тийм. Явж л байсан бохгүй. Гэтэ ер нь бол бас ярийн тасалсан уу? Гайгүй. Гэтэ ер нь бол би бас MB-д айгу баярлаад байдаг шин. Миний найз чинь энэ гал боломтын бас тий. Яг ингээд одоо мөхөөчгүй хүн шиг яг тэнд нь ингээд додомдоод ингээд цучлыг хаяал явж исэн юм баггүй. Хэрвээ MB байхгүйсэн бол магадгүй өнөөдөр ингээд бид нар ярилцахгүй байсан болов уу гэж би бод. Дээрээс манай Букаахын бас айгүй зөв явдаг юм бол хамтлагийг бол маш сайн хатгаж чаддаг. Тэгэл яг одоо нэг ээж шиг байдаг шүү дээ. Орж ирээд чи наа малынхаа дээшиг нь тэгшил надад бодлоо бутлага өчигдөр арчигсан юм уу гэл яг ингээд бүх юм деталь. Гэхдээ тэр нь ингээд өөрхөн бид нар тэгж хэлэхгүй байхгүй тийм үстэй. За нэг тийм ингээл ээжэд ингэсэн шиг харьсан. Тэр чи Букаах орж ирээ зүгээр бүгдийн скэнж авч 5-1 скэнж гараад наад малгаж түрүү хүртэл тэгж амч тэр нөө цагаан цамц чинь байхгүй цагаан цамц өмсгээд би цагаан цамц өмсөмчээд ирлээ ш сая тий. Тэгтээ ер нь бол тэгээ бас Букаахта MB-дээ бас баярлалаа гэж хэлхэн зүйтэй байхаа. Тэгээ энэ зүйл байгаагүй бол тэгээ 22 онд дахиад хэдүүлээд ер нь бол MC collection гэдэг нэрийг айгуу сайн гаргасан. Соло уран бүтээл дандаа MC collection MB гэж ганц манай дөрөв гэлтгүй шүү дээ тий. Манай хоёр дуучин маань бас
хамгийн гол үүрэг оройлог гүйцэтгэж байгаа. Хамгийн гоё хоёр ах вэ ингэсгээ байг. 245-аас гаргацгаа. Бүгд нь За баярлаа. Баярлалаа. Бас нэг асуулт асуумаар байна. За ойлгомжтой. Тэгвэл одоо гадаад байгаа монголчуудаа бас хизээ очиж тоглох вэ? Ийм бодол санаа байгаа юу? Тэ? Мэдээж одоо гадаад байгаа монголчууд чинь та нарын жинхэнэ одоо сонсож өссөн тэ? Эморлын одоо дээд хүмүүс байгаа шүү дээ. Тэн дээр хамаагүй бас нөө тэрийг ярьж болох уу? болно. Би тэдэд маань 7 сарын 12-нд Солонгос тоглох, Сеул тоглох. Урилга маань ирсэн. Тэгээ одоо яг нөгөө гэрэн ол ихтцээ явж байгаа. Саяхан Японд бол 3 сарын 8-ны өдөр тоглолцоод ирсэн. Японд гой 100 авах байсан юм. Бид Шибуя дээр бас хамтарч ажиллаж байгаа байгууллагуудынхаа бас нөгөө гоё хувцснуудын өмсч тэнд бас алхаж Монгол хүн гэдгээрээ бахархаад тэгээд одоо Австрали болон Европын ажлууд маань яригдчихсэн. За тхий болж тээ. Тэгээд яг айгүй юу яваад ирсэн. Од замаг ихтэй явсан. Тэгээд нэг шинэ урамтай бас телевизчүүд аваад ирсэн шүү дээ. Тэгээд тэр утга нь тэр ерөөсөө одоо гантаа болоод одоо хүний нутаг сураад одоо үдцэн үе гэрээ нутгаа санахын зовлон ямар байдгийг те. Яг тэрний талаар дуулсан ба. Тэгээд энд байгаа хүмүүс одоо ойлгохгүй те. Зүгээр тэнд одоо ажиллаж амьдэрдэгч байсан. Тэгээд бид нар бас бодож байгаа хгүй. Ерөөсөө бид нар нийгэмд бид нар юу мэдээж урлагийн соёл соёнгийн ерөөс үүрэгтэй. Тэ энэ бол үүрэгтэй. Үүргийнхаа нэг одоо хугацаанд л нэг юм хийсэн баа. Тэгээд нэг онцлог шинж нь юу гэхээр гадаад байгаа монголчууд, монгол туурхтнууд Монголын өв уламжлал гэдэг зүйлийг одоо цагт амьдарч байгаа бид нар авч үлдэх нь хамгийн чухал соёл те. Тэгээд өв уламжлал гэдэг зүйл чинь өөрөө зан үйл гэдэг зүйл үйл хөдлөлөөр хөвшдөг юм байна. Монголчууд аман эрх зүйтэй, бичгийн хуулийнхээс илүү аман хуулийг барьдаг те. Тэгэхээр амандаа юмыг багтааж бэлгшээлтэй гэдэг утгаараа амар байна уу гэдэг дууг мэдчил сурья. Тэр гаднаас ирсэн монголчууд те гадаадд тэр амьдардаг монголчууд Монголдо ирэхдээ амар байна уу гэж мэдлэх. Энэ амар байна уу гэдэг мэндийн ёс чинь хамгийн чухал монголчуудын мэндийн ёс философи оршдог юм байна гэх. Тэгээ би тэд ярьж чад за одоо энэ бүжигтэй байх хэрэгтэй юм байна. За энэ дуу маань болохоор гадаад байгаа монголчууд Монгол туурхтнууд гэдэг бүх хамаарлыг оруулаад тэгээд ер нь нэг уран бүтээл болсон. Тэгээд яг энэ далаастаа бас нэг судалгаатай ирж байгаа. Тэгээ ингээ хийхэр чинь бас яг ингээ тэрийнхээ хэмжээрээ энергитэй хийгээл ингээ гоё юм. Айгу олон талаас нь бас бодож хийсэн байхгүй бид. Монгол ирсэн гадаад жуулчид бүгд амар байна уу гэж мэдчихэж байгаа байхгүй. Оо амар байна уу? Нэг ингээ мөстэй. Амар байна уу гэх тээ? Амар байна уу гэд. Энэ өөрөө бид нэр бас нэг авч үзсэн айгу том чухал тээ. Амар байна уу гэдэг чинь өгчөө өөрөө нэг тийм юу байхгүй. Бүх зүйлийг багтаасан уу. Амар гэдэг чинь мэдээж 50 байна уу, сайхан байна уу гэдэг. Сайн байна уу гэдгээс деталь биш бүр юм опшит навчиж байгаа юм. Явсан монголчууд мэдээ устгах хамаг монгол дүн сүгсэн халах тустай хайгуу туа өөр монгол бүрээ торгоод хөх тоног амар байна одоо үг аяг хийд. Ерөнхийдөө манайхан үг үгээр дорол бичиж байгаа. Гэхдээ яг ганц нэгэн одоо хайртай бүхэндээ амар байна уу гэх мэтлэн ганц нэг дуунууд бол яг 100 одоо за бүхэх өөрөө бичихээ гэдээ манайхан тэгдэг. Та бас нэг арай жоох яг энэ тал дээр арай дажгүй юм шиг. Ер нь бол бүгд өөрөөсөө л бичиж. Аялгау гэнэ. Аялгауч гэсэн ерөнхийдөө бол өөрөөсөө хоорондоо яриад манай дуучид маань өөрөөсөө аядаа гаргана. Ийм болоо авьяасны ундргууд сууж явах. Гэтэ нэг юм давуу тал байд юм байна. Ганцаараа уран бүтээлч аягүй хэцүү те. Ганцаараа бүх юмыг шийддэг те. Өөртөө таадагдаад байдаг бусдад таадагдсныг мэддэггүй байхгүй те. Тэгэнгүүт энэ одон толгой чинь за одоо гэдэг юм 6 хүн чинь нэг юм 60% бэст те. Тэгэнгүүт ингээ аандаа ингээ хандыг хардаг байхгүй. Аа гэдэг үү за аа юм байна те. Аа гэдэг аа юм байна те. Тэгээ ингээд одоо ингээд нөгөө бөөнөрөө машиндаа цуг явдаг гэсэн мэт айгүй давуу талтай болсон. Ингэчүү за тэгээд түр энийг рунаад дуулах юм байна. Рунаад чи дуулчих. Тэгээд би дуулах шүү энийг би дуулах шүү гэдэг ингээд хоёр ингээд ярьцаад явчих. Тэнгүүд
тэнд ч гэсэн ингээд үгнүүд бичигдээ явчихж байгаа байхгүй. Өчигдөр клипний зураг авалтын тэр урдлын тэр манай одоо уулын замын түгжил дотор одоо манай иргэн цээ маань одоо үгээ бичээд дуусгачлаа. Тэ. Тэгэхээр олуулаа хэлгээд миний гол хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр бас нөгөө нэг олуулаа байгаа юм чинь аюу одоо яг ингэ жанжин шугам нэг байх юм бол тэр жанжин шугам яаж ингэж чимэглэх вэ гэдгийг зөв талаас нь харчдаг юм байна. А хэрэв байвал тэрийг бүгдийг ингэж одоо зороод авчиж болдго юм байна. А ганцаар би одоо гантаа бас бодоол өгт ингэж гоё уран бүтээлүүд хийх гэж энэ их энергийг яаж ямар олон үнэтэй зөвлөжөлцдөг болоо юм бэ. Би одоо тэг ганцаар юм их ч яг чиний зовлон яг бүр нөгөө нэг чиний 10 жилийн өмнөх байсан эсвэл 5 жилийн өмнөх байсан яг тэр зовлоныг найз нь эхлэв явж байна. Тэгээд туршаа судалцлаа. Манай гантхой маань насатаа ус юм хийгээд яваад байгаа. Оо тэгэлгүй байх уу. Тэг гоё хийж байна. Одоо энэ жил чинь бас нэлээд бас хувийнхаа уран бүтээлд анхаарлаа хандуулад би ч Монгол ирснээс хойш бас цомгоо гаргаагүй юм байгаа юм байна лээ. Тэгээ энэ жилдээ бас багтаж цомгоо гаргах гэж байгаа шүү анууч. Тий. Баяр үргэлж. Найс нь ардсан байгаа шүү. Амгтны ямар нэгэн тусламж дэмжлэгтэй вокал макад байна шүү. Тий. Баярлалаа. Тий. Яасан чадах юмараа тий. Тийм. Тун удахгүй бас нэг том тоглолт хийх гэж байгаа. Яг энэ мэдээг бол манай үзэгчид барыг одоо зэрэг авах гэж би бодож байна. Тэгэхээр энэ тоглолтын талаар Энэ нь том тоглолт гэхээс илүүтэй том хамтрал гэж ойлгож байна. Тий. Энэ нь өөрөө дижитал, татар, куйза 3 охин манах гэсэн юм 5 хамтлагийн хамтрал явж байгаа юм тий. Тэгээд 6 сарын 14-нд түрүү жил бол хит парк гэж байгаа. Энэ жил social pay park гэдэг яваад байгаа байна. Тийм. Тэр social pay park 6 сарын 14-нд юм 5 том хамтлагийн хамтлаг бүрээ нэг 10 дуу буюу нэг 50 дуутай нэг юм тоглолт болох болов гэсэн. тоглолт тий. One stage дээр топ 5. Гэтэ ганцхан MC collection-ийн маань өөрийнх нь one stage хийлээ болох бай. Тийм. Сая өнгөрсөн special тоглолт дээр маш олон фэнүүд айгуу гоё 20 жил хүртлээр өөрсдөө дангараа юм хийх гэсэн бодлого л байгаа. Ерөөсөө ерөнхийдөө Хүмүүс шаардаад байвал яах юм. Фэнүүд чинь шаардаад байвал яах 20 жилдээ хийсэн маш гоё юм үзүүлээ. Бүр жилийн өмнөөс бэлдэж байгаа төдөлөө гараа гэдэг. Тэгээ энэ жил бол яг хуу бүр ингээд юм хийхгүй байхаар нэг үзэгчд маань шаардаад байгаа байхгүй. Та хэд маань нэг 100 жоох юм хийчихэж гэдэг. Тэгээ энэ хамтрал руу орсон. Тэгээ орохдоо бидэд юу гэсэн бэ гэхээр энэ том хамтралын бас нэг томоохон хэсэг нь байя гэд. Тэгээд энэ томоохон хэсэг байхын тулд бид тусдаа постертой тусдаа үйл ажиллагаатай явж байгаа. Окей. За тэгвэл 6 сарын 14 social pay park дээр одоо топ 5 хамтлагийн бас хамтарсан маш гоё one stage гэж тоглож байгаа. Тэн дээр бас MC collection-ы фэнүүдийг урьж байна. Хуучны болон шинэ фэнүүд нь бүгдээрээ үсгийг хүсвэл хамгийн ойрын тоглолт 6 сарын 14-нд юм байна шүү. Тэгээ мэдээж Солонгос одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүс 7 сарын 12-нд тав хүмүүс үзэх боломжтой юм байна шүү. Тэгээ өнөөдөр бас манай урилгыг хүлээж авч хүрэлцсэн маш их баярлалаа. Та нар үнэхээр миний ингэ бодож яснаас бүр өөр бас тийм гоё хүн болоод тэгдэв юм уу угаасаа ярьсаар байгаа. Тийм би ч нэг өөрөө аргагүй 16 жилийн өмнө сонсчихсан болохоор бас ингээл та чи минь надтай л бас холын хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүстэй ингээ ярилцаасах гэсэн. Үнэхээр гоё байна. Тэгээд уран бүтээл өндрөөс нь амжилттай хүсье. Тэгээ хамгийн нэвтрүүлгийн гоё төгсгөл үзэгчдээ ямар дуу хүрэх вэ? Чи юу ямар дуу сонсомоор байна? Битээр захиалчих уу? Манай амраа маань байхгүй байна. Тэгэхээр бид хэд маань ярилцаад гоё түндэг шин дуу. Тэгээ түндээ дуугаа. Тэр өнөө түрүү амрааг хэлсэн те. Ер нь их юм ярихгүй те, юм ярихгүй те гэдэг. Бид хэд чи тэгээ ер нь бол байгаадаа л тэгэл уран бүтээлээ хийгээл явж байгаа. Нэг тэгж амар аюу жаргалтай шүү дээ. Тийм шүү дээ. Одоо жишээ нь Рунагийн нэг шин дуу гарсан те. Рунагийн шин дуу гарсан. Тэгээд чинь бүгдээрээ ингээл тал талаас яваад очиж байгаа юм чинь. Бүгдээрээ ингээл яваад очиход чинь тэнд байгаа хүмүүс чинь та нар чи яаж явах вэ? Дүүгээ хам дээр ирж байгаа бид нар гээд ус ундаагийн хүлээл ингээд яваад хүн чи ер нь тийм л байх хэрэгтэй юм. Тэгээд аль хэдэн би нэгээл нэг ингээд нэг ингэнгүүтэл ингэнгүүт нь ингэчээл нэг яваад байгаа ш. Тэгээд болох байхад шин иргэн эрэлттэй, шин мэдрэмж, шин одоо гоё төр төрх, шин дуу бурхан минь, шин агуулга бүх юм гоё байна. Үнэхээр тэгээд MC коллежийн хамтгийнхаа залуустай цаашдын одоо уран бүтээл нь үеийн үед өшөөлөө олон өшөөлөө гоё уран бүтээлүүдийг үзэг сонсогч нартай хүргэж байгаарай гэж чин сэтгэлээр хүсэж байна. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид эдийг урьж өчсөн та хоёртаа маш их баярлалаа.
Тэгээ сонсогч нартаа ч гэсэн хэлэхэд биднийг дэмжиж байгаад маш их баярлалаа. Та эд маань байхгүй бол бидэд бас чангастэй. хэцүү шүү дээ гэж хэлэх юм. Тийм учраас та эднийхээ дэмжлэгээр өнөөдрийг хүртэл ийм сайхан явж байгаа да. Нийт телевиз үзэж байгаа залуустай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд эцэст нь энэ 100 маш олон сайхан дуунуудаар уулзцаана. Yeah. Манай залуучууд бас үзэгчтэй хандаж гоё хэлэх үг байгаалаа гэж бодож байна. Хамтлаг дуушдаасаа бас ган тоогоог их үнэлж явдаг шүү. Нэвтрүүлгийн бадаашин дүүхэд. Манай ган тоогоо үе тэнгийн дээрх фильтрийн эсрэг энэ хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж тэрийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр болон сургуулиудад лекц семинар үн төлбөргүйгээр өөрийнхөө сэтгэл зүрхнээс яг ингээд чин сэтгэлийг зориод ингээд хийдэг дуучин маш ховор байдаг. Тийм учраас би ган тоогоодоо бас хамтлагийн зүгээс маш их баяр хүргье. Хайр хоёулынх нь уран бүтээл өндрөөс өндөр амжилт өгсөн. Тэгээд нөгөө хамгийн гайхалтай сайхан үгс, хамгийн гоё зүйлсийг сонсож бас тэр бүхний тэр гоё таашаалыг мэдэрч амьдраарай гэж хүсье. Үг гэдэг өөрөө аим шүү дээ, тий. Өөрсдөө хүсдэг сайн сайхныг л хүсье ерөөсөө, тий. Маш их баярлалаа. Та нартай ч гэсэн бүр хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээ бас маш азтай гэж боддог. Би яагаад нэг хүчмийн хөтөлдөг. Тэгэхээр маш гоё дуунуудыг хамгийн түрүүнд сонсдог. Тэдгээр уран бүтээлчтэй өрүүлж гоё уулздаг. Тэгээ та нараас ийм гоё эрч энергийг авдаг. Тэгээ үнэхээр азтай. Тэгэхээр манай нэвтрүүлгийн бас хамтран бүтээж байгаа. Тэний гоо үзэсгэлэн тодтох Beauty God брэнд маань өөрсдийн гарын бэлгийг та бүхэнд илгээж байгаа шүү. Тэгээд бас энэ брендийг та хэд маань хэрэглээд үзээрэй. Үнэхээр гоё брэнд байгаа. Энэ манай бүсгүүд. Ягаан юм байж байгаа. Бүсгүүдээ өгсөё. Яа тэгээд За баярлалаа. Баярлалаа. Beauty God гэдэг яг Монгол брэнд байгаа. Beauty God гоо зүсэнд тодруулах. Юу нэг Монгол хүмүүсийн арьсан тахуулсан. Бүр бид амар бид чи хөдөө болохоор нөгөө айгуу зүс шүү дээ. За одоо тэгээд За сэрүүлгээ тавьснаа Beauty God-д түрхээрээ. Нүрээ цэвэрлцгээ. Яг ингэж дуусгая. Тэгвэл ингэж боо юм бодсон шүү наад чи. За ингэж дуусгая манайхаа. Үе үндэсний үйлдвэрлэлд хэмжээ. Одоо баг ингэ үг зөөгөл шүү дээ. Би тийзээч харлахгүй. Та манай бүр сонирхоод үзээрэй. Цэвэрлэгийн багцаас өсвөлээд ерөөсөө гоо сайхны арьс ажиллагаа бүгд байгаа. Тэгээд монголчуудын арьсан тохируулж 5-6 жилийн туршлаган дээр судалгаан дээр гаргаж ирээд одоо 21 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ийм гоё брэнд яг давуу тал нь юу алкогол агуулга юм шүү. Байхгүй тийм маш гоё юм. Тэгээ ер нь монголчуудаа манайхаа бид нар нэг ч гэсэн монгол хүний оюуны бүтээлийг нэг ч гэсэн монгол хүний хийж байгаа ямар нэгэн зүйлийг бид нар дэмжих ёстой. Тийм бежэж бид нар одоо дэлхийд өрсөлдөв шүү. Одоо нөгөө Чингисийн Монголыг цээж цалбардаг одоо баддаг цаг дууссан. Бид нар техник, технологи одоо ийм гоё зүйлүүдээр бид нар дэлхийд монлоолох цаг нь ирсэн шүү. Яг тийм ээ. Тэгээд яг дэлхийн олон улсын стандартыг одоо хангасан ийм гоё монгол брэнд байгаа тийм. Beauty God. За тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. 6 сарын 14-нд тэгвэл Social Play Park дээр уулзъя. 7 сарын 12-нд Солонгос зөөд хотод уулзъя. Та хоёроо бас 6 сарын 14-нд хүрэлцээрэй гэж урьж байна. Тэгээ заавал очтоо. Заавал очтоо. За тэгээд бүгдрээд яг одоо хамтдаа MC Collection хамтлагийн түндэ дуг сонсцгоё. Тэгээд дараагийн дугаараар иргүүлээ баяртай үзэгчтэй. Баяртай. Хажууд шиг багна ингээд би чихэна зүрхийг нь чагна хайр минь тусахгүй амьсгал хураатал ирээдүйн минь гэрэлтэж ин урт минь дураа Sanjino namagisan Сайхны хөө Tudamanjino хэврээ дүсхимо Хэврээ бүрхашсэн хамхин том хайх Анташ ми болон хухараа би зовох Анах нүдэс чи хизэж би нүдмэ сондох
надад бяцхан хийвэрэ Анхад яаж тоглосон яг л тэр чигээрэ Хүүхдүүдээс илүү чамааг л хэрэглүүлэн чимэн миний дэлүү Амьдралыг минь хэрэглүүлэн хүнд хэцүү үе гаруулаасаа тадаан шиг Хариг мөн годоо авирдэн ган шиг Нэслэн бисаа шиг судан уусах хэсаа шиг Хамгийн үнэтэй эрдэнэ хамгаалан бамбаа шиг Шийтгүүлээ бүх юм Чамааг байхад нар минь нүргэж Өнгөсөн энэ шүтээ Чин зүрхэндээ харж амьдралаа бүтээ